TVS телевизээр суугаад харуулan үзэн суугаа үзэгч та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэж байна. Тэгэхээр Солонгосын Банабагийн эмнэлэгтэй TVS телевиз аль байсны хамтран ажиллагааны хүрээнд Монголд анх удаа Монгол летмийн нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэсээр байгаа илээ. Ийхүү 9 дахь дугаараа үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байгаа юм. Энэхүү 9 дахь дугаар маань үзэгч та бүхэндээ Монгол летмийн нэвтрүүлэг маань 3 сарын хугацаанд үргэлжлэн ямар нэвтрүүлгүүдийг дамжуулан ямар зорилготой энэхүү нэвтрүүлгээ хүргэж байсныг эргээд нэг үзэх зорилгоор тоомлог хүргэж байгаа юм. Тэгэхээр нэвтрүүлэгт маань хандсан бүсгүйчүүд маань ямар бүсгүйчүүд хандаж ямар зорилготойгоор нэвтрүүлэгт оролцож байсан, нэвтрүүлэг маань эргээд ямар зорилготойгоор үзэгч та бүхэндээ хүрж байсан гэд бүхий л зүйлүүдэд тоомлон үзэгч та бүхэндээ энэхүү 9 дахь дугаараараа дахин хүргэж байгаагаа хэлхэн зүйтэй болов. За ингээд Монгол летмийн нэвтрүүлэг хэрхэн яаж анх үзэгч та бүхэндээ хүрж байсныг хүргэе. Гүтлээд явах заяа байхгүй. Ээж аав нь хоёулаа юм. Миний ам одоо ингээд ангаахгүй ам одоо ерөөсө ганцхан санчлаа багсаал байгаа. Би аавтай болно те. Миний ээж шами биш. Миний ээж шами биш. Манай хүүхдээ таныг ийм юу ээж тахуур. Бие болон сэтгэлийн шаналл амсаж байгаа бүсгүйчүүдэд та бүхэнд тусалж амьдралт нь боломж нээж өгөх нь манай нэвтрүүлгийн гол зорилго юм. Нэн шаардлагатай хагалгаанд орох ёстой нэг л эмэгтэйг сонгох болохоор та бүхэн үүнийг ойлгож сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг миний бие хичээнгүйлэн хүсэж байна. Нийт 100 оролцогчдоос нэвтрүүлгийн дүрмийн дагуу 50 оролцогч үлдлээ. Оролцогч бүрийн өвчний завьар тэдэнд тулгараад байгаа бэрхшээл зэргийг үндэслэн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монгол эмч нар шүүж эцсийн хариуг Солонгосын Банабагийн эмнэлэг нэвтрүүлгийн ялагчийг сонгох болно. Нэвтрүүлгийн дэмжин хамтран ажиллагч эмч нар Эрүүн нүрийн бяц заслын тэргүүлэх зэрэгтэй эмч, ангаах ухааны доктор, клиникийн профессор, урангуй эмнэлгийн ерөнхий эмч Халтар, ангаах ухааны шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын нүүр ам сохог гажиг заслын тэнхимийн багш, ангаах ухааны доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх эмч Одон Чимэг, ангаах ухааны шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын нүүр амны бяц заслын тэнхимийн ангаах ухааны доктор багш Батбаяр нар нэвтрүүлэгт таандсан оролцогчдын анкет материал дээр ажиллаж зөвлөгөө болон дүгнэлтүүдийг хүргүүлж байгаа юм. Төрөлхийн болон гэмтэл бэртлийн улмаас эмэгтэй хүний гоо сахнаа алдаж, эрүүн нүрийн гажигтай зэрэг олон төрлийн өвчний завьртай бүсгүйчүүд TVS телевизийн Монгол летмийн нэвтрүүлэгт загтлаа ирүүлсэн юм. Эмч нар маань тэдгээр хүн тус бүрийн бидэнд илгээсэн фото зургаар эхний байдлын дүгнэлт гаргаж, нэвтрүүлгийн тогтсон дүрмийн дагуу нийт 50 оролцогчоос 20 эмэгтэйг шалгаруулан үлдээсэн юм а. Ингээд нийт бүртгүүлсэн 100 оролцогчоос 20 эмэгтэй шалгаран үлдлээ. Монголд анх удаа Монгол летмийн болохыг хүссэн маш олон монгол бүсгүйчүүд маань энэхүү нэвтрүүлэгт маань хандаж өөрийн загтал хүсэлтэд илгээсэн байдгийн энэхүү 100 эмэгтэй хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос нэвтрүүлэгт загтлаа илгээж эдгээр загтлууд дотроос бид хүн нэвтрүүлгийнхаа дүрм журам тогтсон дүрмийн дагуу 20 бүсгүйчүүдийг шалгаруулан үлдээж эдгээр 20 бүсгүйчүүд маань өөрийнхөө хүсэлтийн дагуу телевизийн нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө үзэл бодлыг үзэгч та бүхэндээ энэхүү нэвтрүүлгээр дамжуулан хүргэж байсан юм а. Эдгээр бүсгүйчүүдийн хүсэлтүүдийг одоо та бүхэндээ хүргэх гэж байна. Эдгээр бүсгүйчүүд дотроос өөрийнхөө хүсэлтээр хасагдсан 2 эмэгтэй байдгийн энэхүү 18 бүсгийн хүсэлтийг үзэгч та бүхэндээ хүргэж байгаа юм. гадааны гэртээ
Удаач болоосаа штэж болооч ахмын ч орхон байгаас ихтмэн ч орхон байгаас гэсэн бодолтой байдаг. Өргөмөл охин гэсэн амьдралаар амьдарч явхдаа тэрээр хиндэж буруу өгөөгүй. Хинээс ч тусламж гуйгаагүй. Энэ хорвоо дээр төрүүлж өгсөн ээждээ би баярладаг. Хүний хүүхэд гэлтгүй хайрлаж өсгсөн ээждээ бас баярладаг. Түүнээс илүүтэйгээр их хүн болсондоо би өөрөөрөө бахархдаг гэсэн түүний бидэнд хуваалцсан сэтгэл. Эрэгтэй хүн бүр дур булаам хөөрхөн бүсгүйд сэтгэл алдардаг гэх юм. Үнэхээр тийм бол миний нүүр царай төрхийг маань голоод нөхөр маань намайг хаяа тавьсан юм болов уу? Би ч бас бусарчиг сайхан эмэгтэй болмоор байна. Энэ нэвтрүүлэгт орсондоо за ядалт минээр шалгардгүй маа гэдэг ямар учраас юм болсон яавал янзлагдах юм те. Тэр болгоныг ядаж мэдээд авъя те. Өртөг мөнгө төлбөр нь ямар гэдэг ингээд. Нармайда. Чи яагаад ингэж аа? Чи ээжигээ ингэж дөөрөө болохгүй штэ Нармайда. Зитэг зүгээр суу. Амаа зүгээр л юм. Сэтгэлийн шанал амсаж түүнийгээ даван туулах зориг төвчээрийг гарган ТV-с телевизэд хандан Монгол литмийн болохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа тухай гайхалтай Монгол бүсгүйчүүдийн төвчээр хатуужил тэдний мөрөөдөл хэрхэн биелж байгаа тухай үзэгч та бүхэн Монгол литмийн буюу би өөрөө гоо сайхан нэвтрүүлгээс үзэх боломжтой. Азийн орнуудын төдийг Европын орнуудад ч мөн ярианы сэдв болоод байгаа өмнө Солонгосын алдарт киноудууд литмийн үр дүнд гайхамшигт өөрчлөлтийг мэдэрч дахин төрсэн бүсгүйчүүд. Монгол литмийн нэвтрүүлгийн дараагийн оролцогчийн хүсэлтийг хүргүүлэхийн өмнө бүсгүй хүн бүрийн адилхан болохыг хүссэн мөрөөддөг алдар жүжигчдийг дурдсны учир нь тэрээр энэ л байгаа төрхөөрөө эдгээр жүжигчдийн хэн нэгэнтэй адилхан гэмээр. Тэхээс зургуулаа. Тэгээд тэхээс зургахтай болохоор харуултал гэж ярьд юм билээ. Харуулттай төрсөн. Бусдын адил хайрлуулж амьдрах нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл гэвэл насан туршдаа миний л төлөө амьдарч яваа эцэг ихтэй эрүүл энх жаргалтай амьдарч яваагаа л харуулах нь түүний чин хүсэл мөрөөдөл. Гэтэ ээж гэж сөөлөвчсөн одоо байгаа. Би ээж хоёртой гомдол би яагаад ийм юм бэ гэд. Гаднах төрх нүүрний гажиг гэмтэл бэртлээсээ болоод бусдын адил нийгмийн харилцаанд орж ажил хөдөлмөр эрхэлж хүний өөдөөс эзлэн гарч чадахгүй харамсаад барахгүй амьдрал. Ерөөсөө гэрээс гарч чаддаг байхгүй юу? Тэг гараад ээж ихчтэйгээ нэг гаргалтай олон нийтэнд явах нэг санаа зовоод ингээд бид нар ингээд тавхуулаа явж байхдаа айгүй хэцүү л дээ ингээд нэг газар ингээд нэг төв газар ингээд суугаал янгот чинь би нүуний хажуу цуухгүй бол хүүхдүүд ингээд цухтаадаг байхгүй. Тэгэхээр мэд унаа чинь зүгээр мэд яах ч хүүд наа чинь гэл тэгэхээр агуу гэл ингүүтээ нөгөө эцгийг хараар ингээд оронгот наа чи ямар амар юм бэ гэл. Магадгүй энэ нэвтрүүлэгт магадгүй мэд үгүй эрүүл мэндийн шалтгаан тэнцэхгүй тийм ээ. Одоо онцлогоо эмчилгээний одоо явцыг даахгүй маахгүй гэсэн шалтгаан гарах үүсэхгүй штэ. Цаашид бас ямар нөхс өв бэ тийм ээ. Төрхийг нь бас өөрчлөөд өгөх тийм газаршид бас их асар их ирэл хийлнэ. Ямар ч зүйл хүн харахад хүн айхааргүй, хүн чочгооргүй тийм ээ. Энгийн левел тэрнээс тийм хөөрхөн болоосоо бүр хүнээс илүү голдоосоо гэж юу бодохгүй. Яагаад би ийм болоод төрчихсөн юм бол? Ингэж амьдрах нь миний тавилан юм гэж юу? Надад боломж байгаа болов уу? Надад энэ бүхэнд хариулт өгөөч. Энэ бүх асуултууд тэдний загталтаа бичиж бидэнд илгээсэн хүсэлтүүд. Хинт гомдож, хинээс тусламж гуйж, хэрхэн яаж амьдрах ёстойгоо тэд мэдэхгүй. Өдөр бүр бусдад доромжлуулан чиглүүлж амьдрах тэдний хүсэл мөрөөдөл байгаагүй. Энэ бүхэн эмэгтэй хүн бүрийн хүсдэг амьдрал биш. Одоогоос 3 жилийн өмнө нөхрөөс салсан. Анх жирэмсэн болсон гэдгээ мэдээл манай нөхөр намайг төрөн дуртай нэг юм залбирч өгсөн. Миний хүүхэд, миний их нэр дуураас эрүүл нойрны гажигтай ийм хүн гарч үйдэ гэл бүр амар хэлжсэн. Тэгэд би тэрийг амар эмзгээр тусгаж аваад төрөн дуртай би
шүн болгон би залбирж байгаад одоо 4 настай охинтой Зүгээр тий зүгээр тэрийг нараад амар баярлдгийг. Би ч ихтэй ерөнхийдөө хүмүүстэй ярилцтаж байгаа өөрөөс амар ичдэг шүү дээ. Наад сайн дээр сайн нэг авч уур зарсан чинь нэг хүн чи надад шүдэ янзлуулчих гээд. Яг тийж. Тэмэтгэж жоохон тий ярьж мэрэгтэй жоохон тий хилээ хазж ирсэн юм яасан мэдэхгүй. Хоёудан байгаад 10 жил тохиолоо манжин гэлд болтол байсан шүү дээ. Сайхан илүү бүтээн амьдралын тулд хэрүүл жичлүүлж доромжлуулахгүй хаш тий. Үнэхээр намайг ийм болохоор хаяа явцсан надад гонцсон. Ямарчлаас хөөрхөн болоод тэр үед намайг яаж хүлээж авах юм? Хүлээж авдгүй мөн гэхэд бол тэгэл наацхан хүссэн ажиллагаа шүү дээ. Мэргэжлэрээ гэсэн ажилмаар. Харин зүгээр хөөрхөн биш дээ. Бүртгүүл явж нэг чийж нэг үсээ нэг ингээд бооцсон ийм зүйлдтэй орж иржсэн хүмүүстээ тий гэсэн чи үсээ хизээ юм болох ч үгээл. Ямар шийдэмгүй ямар зоригтой юм чи гээл. Би бол ийм үстэй явж чадахгүй гээл тэгэл хэлээ. Нэвтрүүлэг тандаж хүсэлтэд илгээсэн бүсгүй таны амьдралд амжилт хүсье. Өөрөө өөрийгөө өөрчлөх зориг гаргаж бидэнд итгэл сэтгэл хүлээлгсэн бүсгүйчүүд та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаартаа Монгол нийтмийн үргэлжилсээр эдгээр 20 оролцогчийн үзэл бодол ирээдүйн хүсэл мөрөөдлөө хэрхэн биелүүлэхэд ямар бэрхшээл тохиолдож байгаа тухай үзэгч та бүхэндээ хүргэх болно. Бабахтан идэх ахлагч боддгоос тэгэл томрох тусмаа тийм боломж байхгүй гэж тэр бол надад сайхан гэх юм хүнээ хөөрхөн гэх юм намайг чи өөрхөн гэж адсэцэн гэх юм аваа битгүүл танд ямар ч буруу байхгүй таныгаа зовоохгүй тулд одоо үрэн дорой байхгүй сэтгэлээр унахгүй хэмэгч буруутгахгүй гэхдээ намайг өөрөөс минь гэж ойлгохгүй минээ би хайрти хануудын нүдэрээ хармаар байна нүдийг чин харж байгаад маргаш ярмаар байна надад бүхнийг харуулж би октын адил толмаар байна гараад тоглол тэгэл тоглол яадаг тэгэл томтсон тэгэл гэртэн л байгаа. Зүтний ертөнц миний хастас амьдрал хэр өөр бол цэцэлгээр намайг хөдлөө талхахаар хухан байгаа бол хайрт минь ирэлдэг гэл намайгаа тэрэлдэг гэл хүнчлөлтөө хүмүүс гэтэл үчим зүтнээс ирэлдэг гэл гацаараа өөлөөл гэл энэ чиний таглан юм гэл гартаа таяг туссан тэмрэн бүсгүй хүн хайрлыг гэл Амттны сайхныг идэж, өнгөтний сайхныг өмсөж, аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг зарим хүн жаргал гин, залхаж хагасна зовлон гин. Ирэнчингийн чойном. Тэгэл цааш сурч боловсрох хэлэсч. Өрөөтөхгүй гэдэг шүү дээ. Та нарт ч гэсэн баярлалаа. Ийм нэвтрүүлэг хийж те. Нэг хүнийг ч гэсэн бас нэг аз жаргалтай те. Нүүр вардан хөндлөө хардаг болгож маш хүнд те маш гоё ихтгэл төрүүлж байгаа чинь маш их баярлалаа гэж хэлээ. Сэтгүүлж болох мөрөөдөлтөө тэрээр хүнээс илүү тансаг гоё сайхныг хүсээгүй юм. Гагцхүү зөв бодолтой хүний тусыг марталгүй зөв амьдралаар амьдрах юмсан гэсэн ухаалаг бүсгүй танд амжилт хүсье. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн өөртөө асар их зориг гарган сэтгэл догдлуулсан мөчийг хүссэн хүлээж шалгаран үлдсэн 20 оролцогч. Литмийн болох хүсэлтэй 20 бүсгийн хүсэл зорилгын талаар үзэж та бүхэндээ хуваалцъя. Тансаг сүрчиг, хийн цэр дэгжин алхаа, бусдын харааг болох зүс царай, үрээ гэсэн эхийн сэтгэл. Хорвоо энэ бүгдийг эмэгтэй хүн болгонд өв тэнцүү заяадаггүй нь харамсалтай. 2003 он. Нөгөө айлд ороод нөгөө айл нөгөө паяалныг гушаа алах гэдэг гал дээрээ тавьсан байсан.
Тэгээ тэрийг мэдгүй хажууд нөгөө одоо гаднаас орж ирэх нөгөө даарж исэн юм чинь. Нөгөө дулаацсан гадаа гал руу ингээ ойртсон чинь нөгөө төн бодоод. Найзынхаа гэрт ороод дулаасаж байтал гинт газ дэлбэрч үхэгсэхийн зааг дээр ирсэн тэрээр амьдрахын тулд өвчнөтөөгөө тэмцэн өнгөрсөн үеийнх нь туулж өнгөрүүлсэн харамсалтай амьдрал. Одоо 36 нас хүртлээ хүнтэй унтаж үзээгүй явж гин. Хүүхэд гаргаагүй, хүнтэй суугаагүй. Энэ нь бол яг миний хүнтэй унтдаг хэсэг төрөлхийн битүү төрсөн. Нэг удаа унтах гэж оролцсон. Тэгээ боломжгүй байгаад болоод 27-8 настай үедээ тэгжсэн. Хүн болгонд очиж энийг ярьдаггүй. Гаднаасаа харагдаг байтал бүрэг ичимхий. Үл ялэг, хурц ширүүн дүр төрх. Хэд тархалт өөртөө итгэлгүй байдал бага зэргийн урагшаа төрсэн ирэв. Монгол эдмийн болох хүсэлтэд шалгарчулсан 20 оролцогчийг эршүүд зан төрх шийдэмгийн яриатай нэмэгтээ бидэнд хандсан гол шалтгаан нь урагшаа төрсэн түүний ирэв байгаагүй юм. TBS телевиз Монгол эдмийн нэвтрүүлгийн 20 оролцогчийг 21 настай ариун гэрэл. Тэгээ яг ингээл 91-ээс цэцэлд орчих юм бол ер нь бол бусад тал дээр би өөрийгөө сайн хөгжүүлээд тэгээд юу чадна гэж бод. За Кореаг амлагч явах тэгээд мейкап процессын сургалт хийдэг шүү дээ. Тиймэрхүү юмар. Эдгээр бол зүгээр л миний мөрөөдөл шүү дээ. Чи яагаад хичээлдээ явахгүй байгаа? Та төлбөрөө төлөөгүй шүү дээ. Ээж нь төлнө шүү. Ээжж авч гисэн. Зүгээр л та надаа энэ сургуулийнхаа төлбөрийг цуглуулж байгаа намайг ерөнхий нөхцөл байна. Урлагийн тайзнаа алхалж бүжигчин болох хүсэлтэд Монгол эдмийн залуухан оролцогч маань мөрөөдлийг хөдөөлөө тэмцэж асар их зориг гарган бидэнд хандсан түүний сэтгэл. Монгол эдмийн гайхамшигыг мэдрэх хүсэлтэд 20 оролцогч. Хит том газар өргөн шанаа. Өдөр ирэх тусам арьсан таталдан өвдөж, шаналгадаг таал хэсгэнд бүхэлдээ дүлэгдсэн түүний бие. Бусад эмэгтэй улсаж гоё ганган хувцлал, өөртөө итгэлтэй гоё алхаж үзэх юмсан гэж мөрөөддөг эмэгтэй юм чи. Бас юм цайвар дөө, бас тийм жижиг юм байвал гоё шүү дээ. Охиноо гоё эмэгтэй болгоно да. Амьдралын хатуу ширүү тавилан хүнийг улам ухаажуулдаг гэлцдэг. Эмэгтэй хүн болж төрснийхөө хариуд хөөхөн охинтой болсон юм шүү дээ гэж бахархан ярьж байгаа Монгол эдмийн оролцогч 26 настай мөнхцөл. Хүмүүсийн ярианаас сонсоод хатал муухай их сонсогдох юм билээ. Охин хүүхдтэй хүн чинь нэг хүнтэй сухад хэцүү шүү дээ. Ямар ч хүн таарлах юм билээ. Ер нь нөхрийгөө ирүүл би хүлээж авна гэж бодож байгаа. Би бол ирнэ гэсэн ирэх байх гэж гордол хараал л идэг шүү дээ одоо хүртэл. Аа маань группт идэг. Сарын 170 мянган төгрөг авдаг. Тэгээд 6 сарын зээл аваад гэрээ тогтчихсон. Та нарыг ирнэ. Явдаа ирдэ. Зураг тавсан, ийм тавилга авсан. Тэгээ галзуухны шүүгээ авсан, угаалгын машин авсан. Гэрээ тогтчулчаал байсан чинь амар гоё сэтгэл төрөл. Тэр шинжэнгөө угаалга хийгээл. Бүхнээс илүү эстаа хэлхээрсэн ба. Эстаа тулаад баршгүй та. Эстаа хамгийн өндөр боо. Эцэг та хамгийн
Бусдаас илүү гоо үзэсгэлэнд шунах биш. Энгийн эгэл жирийн элэг бүтэн амьдралын төлөө зүтгэх Монгол Бүсгүй танд амжилт хүсье. Урагшаа төрсөн урт ирүү үргэлж шингэнээр хооллож хамранд нь ургасан махнаасаа болоод бүтэн нойртой хонож чаддгүй нь түүний Монгол эдмийн нэвтрүүлэгт хандхуулсан гол шалтгаан. TBS телевиз Монгол эдмийн нэвтрүүлэгт хүсэлтэд илгээж гайхалтай ухаалаг яриа төвчээртэй үйлдэл бүхнээрээ гайхшруулж чадсан 27 настай Нандин Цэцэг. Манай 2 жилийн өмнө хададны хар тавдрыг хаалгаанд ороод тэгээд яалтч визтэй туслах гол ажил хийгээл зэрэглэл гарсан хүмүүс зовтой. Энэ зэргийн ахуулгад би амар зэрэг гарсан. Аавыгаа бодвол тэгээд маань яг өнөө маргааш болсон юм. Тэгэл ер нь биддгүй би түүнийхтэй ярилцсан л да. Чиний хэдэл 6 ер нь ахуул гэдэг. Ер нь биднээс явж юм 6 л өгч юм байна. Аав минь үлдэхгүй 6 л өгч юм. 6 ахуулаа. Ойсон. Хатана үзэдхий шороод өрөндөө. Монгол махцаач юм уу? Бууз ч юм уу тэрээс зажил чадахгүй амнаас авнаад гэл хүмүүсээ санаа зовоод би ирээнээсээ санаа зовд. Дүүнэг манадад шийдэлчүүдээ гэж бодов. Бүсгүй хүний танхилхан мөрөндөө амьдралын хатуу ширээ бүхнийг үрж ээж дүүнэр минь гэсэн хүслээ харамгийн хуваалцсан түүний зориг чухам юунд оршиж байгаа бол хүмүүсээс сэвчээр нэвчээ асуугаал сур байгаа асуугаал авал. Юмаа яд бүрч өмнөчний юм ажил хийдэг. Тэр хүмүүс чи юу ч хэлмээр байна. Тэр хүмүүс би таньдаас шүү. Бусдын адил шүдээ гаргаад инээж үзгсэн. Ямар ч өвдөх зовиоргүй сэтгэл амар амьдрал жаргалтай амьдрал юм шүү хэмээн ярьж байгаа бүсгүй танд амжилт хүсье. Хорвоогийн гоо үзэгслэн яруу сайхан бүхнийг эмэгтэй хүн гэвэл хайр хайрын дээд хизээч мөхөшгүй үнэн хайрын бэлэгдлийг их хүн гэлтэй. Монгол эдмийн нэвтрүүлгийн оролцогч Гүлэмнэ 3 настайгаас эхлэн оншин тодорхойгүй өвчний улмаас тал нүр нь хадангаршиж эхэлсэн. Дөнгөж 6 сар дахь зэрэг. Тэг 3 настайгаас л татаж анаал. Тэгэл тэрнээс хойш л ер нь таллал хатангаршаал өсөм сунаал. Тэгээ энэ бол одоо цагаан илэм л гэж яриад. Хөвчлэн зураг дээр хийж байгаа. Гэхдээ би нэг багын зураг гэхэлэр нэг зураг байдаггүй. Анханасаа л ингээ хайрлан ийм ч гэсэн хайрлан төшиг болно гэж л өөрөө сонгоос шийдэл яснаас хойш л тиймэрхүү бодол төрдөг. Манай хамаатан садангууч гэсэн хараад нэг юм хэлж байгаагүй. Тэ яг хөө энэ ч ямар тэгэхээр өвчин юм чин те. Өвчин хэлж ирэхгүй хийж чинь. Гэхдээ миний охин бол их твшэрт. Ээж аавынхаа ууган охин болж дөрөөд бусдын адил тэнцүүхэн сэтгэлийн жаргал амсаж амжаагүйч их хүн болж чадсан нь түүний амьдралын утга учир. Хүн маань л том болоод ээжээсээ ичхвэдэ гэхээс айж байгаагаа нуулгүй хуваалцсан тэрээр хилж хийж бүтээж байгаа үйлдэл бүхэн маань хүүгийнхээ л төлөө юм шүү дээ хэмээн тэрээр асар их зориг гарган Монгол эдмийн нэвтрүүлэгт загтал бичжээ. Хүний амьдрал заавал нэг боломж гардаг гэдэг. Тэгвэл энэхүү боломжийг атгаж авахын тулд хүн заавал нэг зориг гарган алхам хийх ёстой гэдэг шүү дээ. Тэгвэл энэхүү зориг гарган алхам хийж бидэнд хандсан 20 бүсгүйчүүдийнхээ хүсэл сэтгэлийг нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч та бүхэндээ хүргэж байгаа юм. Ингээд TBS телевизийн Монгол эдмийн нэвтрүүлгийн баг хамт олон шалгарсан 20 бүсгүйчүүд дотроос хөдөө орон нутгаас шалгарсан бүсгүйчүүдийн хүсэлтийн дагуу тэднийхээ үзэл бодол хүсэл мөрөөдлийг хүргэхээр халуун дулаан сэтгэл өөртлөн хоолын замдаа гарлаа.
ТV-с телевизээс ярьж байгаа сайн нэгсэр. Бид нар одоо дархан орж байгаа юм л та. За баруун хараа дээр явж байгаа. Оройдоо гэхэд орж байгаа. За хуучин дархан дээр очиод ярив. ТV-с телевиз нийгмийнхаа үгийг ухамсарлах зорилгоор энэ үйл ажиллагаа зохион байгуулсан. За тэгээд 100 хүнээсээ 20 хүнд нь шалгарсан Дархан хотод амьдардаг инх сүрэн, залуу хүн, за боловсралтай, харамсалтай байдлаар гоо сайхныхаа байдлыг алдсан гэдэг үндслэлтэйгээр 100 хүнээс 20 хүнд шалгарч үлдсэн. Өөрийн одоо юунаас болоод манай нэвтрүүлгээс хасагдъя гэсэн хүсэлтэд тавьсан шүү дээ, тий. Яагаад хасагдъя гэсэн хүсэлтэд тавьсан бэ? Энийг бас ил тод байдалтайгаар бас бид нар ингээд Дархан хотод хүрэлцэн ирээд танаа гэрийн гадаа ярилцж байна, тий. Тэгэхээр энэ тухай бас та тайлбарыг өгүүлж болно. Би өөрөө нэг анх нэвтрүүлэгт бүртгүүлэхдээ нэг хэдэн 100 хүнээс 20 хүн шалгараад 20 хүнийхээ материал одоо нэг нэвтрүүлэг нь зөвхөн солонгоц руу яваад тэндээс нэг шалгарсан ганц хүнийх нь нэвтрүүлэг одоо Монголын одоо ТV-с телевизээр цацагдана гэж ойлгож ирсэн. Би өөрөө бас тэгж шалгарч чадахгүй ах гэж бодоод гарахаарсан. Улаанбаатар хотоос 220 км яваад бид Дархан аймагт хүрэлцэн ирсэн байна. Дархан аймагт хүрэлцэн ирээд одоо манай нэвтрүүлэгт оролцохоор бидэнд загтлаа илгээсэн инх сүрэнгийнхаа хүсэлтээр бид хүн инх сүрэнтэйгээ холбогдож за мөн 100 хүнээс 20 хүн дотор тэнцсэн маа гэдэг баярт мэдээг дуулгаад өөртөө нь одоо ярилцлах ихээр ирсэн боловч тодорхой шалтгааны улмаас бид хүн нэвтрүүлгээс хасагдъя гэсэн харамсалтай хариуг бид хүнд илгээлээ. Миний хувьд бол туйлын харамсалтай байна. Инх сүрэндээ аз жаргал сайн сайхан бүхний хүсье. Нэвтрүүлгээс баяртай гэж хэлгээс аргагүй боллоо. Өөрийнх нь хүслийг бид хүн хүндэтгэн үзээд цаашдаа инх сүрэн маань илүү сайхан эдгээд хүссэн өөрийнхөө мэрэгчлэрээ ажиллаад бид хүнтэй эргэн сайхан уулзгахаа гэж бодож байна. Амжилт хүсье инх сүрэн. Монгол нийтмийн нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрж байгаа ТV-с телевизийн энэхүү нэвтрүүлгийн гол зорилго нь гэх юм бол бусдын адил энгийн амьдралыг хүссэн мөрөөдөж яваа бүсгүйчүүдийнхээ хүсэлтүүдийг хүргүүлсээр байгаа лээ. Энэхүү үргэлжлэн хүрж байна. Бүсгүйнхийн дараагийн бүсгүйнхээ хүсэлтүүдийг та бүхэндээ хүргүүлж байна. За мөн үзэгч та бүхэн нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ нэвтрүүлгийн Facebook хаягаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж болох юм аа. Ингээд эргээд нэвтрүүлэг рүүгээ хамтдаа орцгоё. Хаяа нэг алхмаар санагдах юм. Гэхдээ ганцаараа биш, дөрүүлээ хөтлөлцөөд. Бусад чиг би бардам амьдарч үзмээр байна. Хиний ихнэр, хиний ээж юм гэдгээ энэ л би сэтгэлээрээ мэдэрмээр байна. Одоо нэг 8 төгсдөг жилээс ахуулаад нэг татсан. Тэгээд нэг татал нэг юм уугаал. Тэгэл зүгээр болоо. Тэгэл гэвэл нүүр маань ингээл ядаргаа туссан гэж ингэж хажуудын шиг өмөрөө гал. Тэгээ бага эмчилгээнд явсан. Тэгэл эмчилгээнд явсан хэрнээл зүгээр болоогүй улам гартаншраад бүр байхгүй болоод Монгол эдмийн нэвтрүүлэгт хүсэлтээ илгээж оролцохыг хүссэн 30 настай отхон чимэг. Зөндөө эмнэлгээр явсан. Тэгээ сүүлдээ аргаар хараа за хамаг мөнгөө зарцуулаад зүгээр болохгүй юм чи. Одоо өөртөөгөө таарсан хүнтэй сүү. Тэгэл одоо нэгэн заяац хоёр хүүхдийн төлөө явах юм чи. Уг нь гэртээ орж ирэхэд их жаргалтай л энэ дөрвөн биенээ хараад гадуур гараад явхад ял ааш зангууд нь бүгд хуурал. Бид бүхэн зааж өгсөн хаягийн дагуу 2 дугаар хорооллын 4 тоот гэсэн байгаа. Ямар ч гэсэн гэртээ байгаа хаа. Гайхаа гин төрөө тэгэхээр зүнхээр их гайхаа. Хүний зэрэг харамтдаг ч юм хэцүү шттэ. Наатай цаантай нэг өдөр инээж нөгөө өдөр ууралж байна. Хээр гадаа модоо хонохойч зөндүүлсэн. Жаргал зовлон хоёр өн гэрээлжлэн хослож өдөр шин мэт ээлжлэн байдаг нь ертөнцийн жан гэлтэй. Хүний ертөнцид хүн болж төрсөндөө би баярлагдагч бас дэндүү гомддог. Энэ хатуу хувь тавилан яагаад заавал надад заяагдсан юм бэ?
Хүмүүс ч тэгж ярьдаг шүү дээ. Энийн далийн юм л ингээл ярьдаг шүү дээ. Би далийг тийм гэлжиг сонсоос амар их айдаг шүү дээ. Монгол нийтмийн шалгаруулах нэвтрүүлэг маань хөдөө орон нутгуудад бид бүхэн загтлалгээсэн бүсгүйчүүдтэй уулзаж явсаар байгаа. Өвөр ханган аймгийн 10 хэр хотод хүрэлцэн ирсэн. Тэгээд 10 хэр хотод манай тогтох туяагээ залуухан бидэн загтлалгээсэн бүсгүйтэйгээ сая уулзлаа. Ахыянда байна. Хүүтэйгээ хоёлаа. Тэгээд уулзаад яг миний сэтгэл маш их хөдлөө. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн гэдэг утгаараа тогтох туяагаа маш их өрөвдөж байна. Гэхдээ сэтгэлийн хаттай, үнэхээр гайхамшигтай. Надаас бүр 10 дүү тийм жоохон залуухан юм биш, маш их сэтгэлийн хаттай юм аа. Тогтох туяатаа бас үнэхээр бас амжилт хүсье. Чи бол чадсан шүү. Үнэхээр амжилттай сайхан хүү гаргасан юм байна. Хүүгээ сайхан хүмүүжүүлж чадхаар мундаг юм байна гэж би бодлоо. Үзэгч та бүхэн ч гэсэндээ одоо манай тогтхоогийн маань яриан таалагдсан баха. Өөрийнх нь зорилгыг та бүхэн сонслоо. Монгол нийтмийн нэвтрүүлгийн оролцогч 24 настай Чимэг сайхан. Гаднаасаа харагдах байдал нь хит жингийн дутагдал баруун тийш далисан шами ирв. 2 жилийн хугацаанд л эрс далигаад шами болол тэгэл нөгөө өвдгөн гинт айгүйх нөгөө нэг ингээл энэ жинг нэг яс авирж байгаа юм шиг айгүйх дуурал. Өдөржин гэртээ сууж эмээ цагт нь уух нь л түүний зорилго. Нэг насаараа миний төлөө амьдарч яваа эцэг эх хоёроо эрэхт нь өвдөөгүй юм шиг байгаль хэрэгтэй. Ядчил ээж аав хоёр маань тайван унтаж амрагдээ гэсэн түүний бидэнтэй хуваалцсан сэтгэл. Аавч хоёртойгоо түрээсийн байранд амьдардаг. Тэгэл нөгөө хүмүүс янз бүрээр хэлээл тэгэл би ч нөгөө уйлал ороод ирэхээр чинь шинэ нэг хүүхдээ ирүүг нь янзлуулж юм гэсэн. Шами гэл зарим нь сармар гэлдэг шүү. Дугаал энэ би одоо юу гэж банк өвдөдөн гэл тэгээд харж нь бас сэтгэл санаанд заримдаа бас нөө өвдөж байгаа нууч. Цаг хугацаа зогсолтгүй урагшлах мөчөд хүний амьдрал түүнтэй хамт шантралгүй давшдаг нь хороо ертөнцийн жамгэлтэй. Цаг хугацааг жоохон ч гэсэн зогсоож болдгсон бол гэсэн ганцхан өгүүлбэр нь бидний анхаарлыг татсан энэ бүсгүй огцом ирүүний ясандаа лийж шүдний буруу зултаас болж бусдын адил хооллож чаддгүй. Ингээд нэвтрүүлэгт хандсан бүсгүйчүүд дотроос эгэл жирийн амьдралыг эрхэмлэн амьдрах дуртай 28 настай Баярмаагийнхаа хүсэлтийг хамтдаа авалцъя. Намайг яг нэг тэнэг мангар гэх юм уу тиймэрхүү байдлаар дормжлол би бол тоохгүй л дээ тэр бол төдөлсөн. Тэгсэн мөртлөө 20 хэдэн жил ингэж хилүүлсэн мөртлөө тэгж хилүүлэнгүүт л шууд л ингээл хэцүү болох юм л да. Яг юунд нь л гомддог л доо. Хүүхэд төрүүлээд үлдсэндээ л жоохон гомддог. Литмээр шалгарах юм бол Баярмаа настай нэрээ хамгийн түрүүнд яах вэ? Юу хиймээр вэ? Зорилго нь. Мэдгүй тгийж бодоход их хол харагдаад итгэл. Тийм үү? Тийм. Тэгээд яг тийм мэдрэмж яг амар мэдээлэл үнэхээр гоё л ах та. Үнэхээр сайхан байх тийм. Боломж байдаг гэдэгт итгэдэг үү? Боломж мэдээлэл хэрэг. Амжилтанд хүрэхээр шийдсэн таны шийдвэр бүхнээс чухал гэдгийг сана. Абрахам Линкольн. Цаг хугацаа бүхнээс хүчтэй. 2хан сартаа та эцэг эхийн хайрыг өвөө эмээгээсээ мэдэрч өссөн тэрээр бусдаас дутуу гэж огтхон ч өөрийгөө бодож яваагүй юм. Хаяа нэг ээж аав хоёроо их л сандаг байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан тэрээр сэтгэл зүрхээ онгоод л ярихыг хүсдэг. Энэ л үг нь түүний нэвтрүүлэгт хандсан гол шалтгаан. Би 20 сартай хатаа аав хоёртой хамт энд ирсэн. Сургуультай дээд оноо авчихтаас дипломтой төгсөхийн төлөө сайн сайхан төлөө тэгж нэг хүртэл даалгаар ээж багш нарынхаа өмнөөс тэгж муу харагдахгүй тулд. Ийм баг үнээр үйлдвэрлэгчид маань цөөхөн тооны бүтээгдэхүүн үйлчлэгээ яг зах зээл рүү нөлөөлөлтэй. Хэрэглэгчид болохоор энэ баг үнээр өдөр болгон хичээлдээ сайн үнэлгээ авч чадвал багш нар ангийнхан гээд бүгд надтай хүн шиг харьцаж зөвөр ойлгох болно шүү дээ гэсэн чин хүсэлтэд явдгаа нуулгүй хуваалцсан энэ бүсгүй. Их сургууль тартаасаа хойш бас
хүүхэд намайг харахаар бие бие төрсөн юм чинь үхсэн чадангаас өөр хүмүүс боодог гэсэн. Аав тэрийг хайрладаг, хоол идэх болохоор их сандаг. Хүүхэд аавдаа хайртай байдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр үед яс аавынхаас хайрладаг болохоор ааваас асууж байгаагүй. Бас ээжээсээ асууж чадаагүй. Бас ээжээс үнэслээс хайртай. Сургуулиудаа өсчээж ажлын үрэлтэлтэй болоод тэрний дараа аав их дээр аав нүүр дүүр сэтгэл тэнэсээр очно гэж тэгж боддог. Эцэг эхийн хайрын дундаас хүн болж төрсөндөө тэрээр азтай. Одоо тэрээр аав ээжтэй хүлээн зөвшөөрөгдсөн охин нь болохын төлөө өдөр болгон хичээж яваа бүсгүй танд амжилт хүсье. Нэвтрүүлэгт хандаж эдгээр 18 бүсгүйчүүд дотроос хэрхэн яаж Монгол нийтмийн шалгаруулсан болоо? Хамгийн гол нь эдгээр шалгаруулалтыг ямар хүн явуулсан болоо гэсэн асуултуудыг үзэгчд маань маш ихээр тавьж байсан юм. Тэгэхээр ТВ-с телевиз Монгол летмийн хэмээх энэхүү нэвтрүүлгийг анхлан зохион байгуулахдаа Солонгосын летмийн шоу нэвтрүүлгийн бүхэл бүсгүйчүүдийг хагалгаа хийж өгдөг Банабагийн гоо сайхны нэгдсэн эмэгтэй хамтарч ажилласан юм а. Нин яаралтай гэсэн шалтгаантай нэг л бүсгийг сонгоо авсан байдаг. Энэ нь 24 настай чимэг сайхан байсан юм. Ийхүү амьдралдаа гарч байгаа боломжийг алдалгүй тэмцэх хүсэлтэд хөтлөгдөн Монгол летмийн нэвтрүүлэгт хандсан чимэг сайхан мөрөөдлөө биелүүлэхээр Солонгос улсыг зорилоо. Ингээд нэвтрүүлэг маань ТВ-с телевизийн 1-р сувгаар Бэм гараг бүрийн 21 цагаас үзэгч түмэндээ хүрдэг. Эхнийхээ дугаарыг хүргэж эхэлсэн цагаас эхлэн маш олон үзэгчийн анхаарлыг татаж олон санал хүсэлтүүд бидэнд ирсээр байгаа юм а. Тэгэхээр нэвтрүүлгийн баг хамт олон үзэгч таны бидэнд илгээсэн хүсэлтийн дагуу нэвтрүүлэг маань нэг л эмэгтэй туслах зорилготой байснаасаа өөрчлөгдөөд дахин 3 эмэгтэйд Монголдо үн төлбөргүй хагалгаанд оруулах боломжийг хайж Монголынхаа эмч нарт ТВ-с телевиз хүсэлт тавьснаар Солонгос руу явах ялагч эмэгтэйгээс гадна дахин 3 эмэгтэйд Монголдо үн төлбөргүй хагалгаа хийж өгөхөр болсон байдаг. За мөн түнчлэн Монгол летмийн нэвтрүүлгийн төлөвлөгөө гарсан цагаас эхлэн өнөөдрийн хүртэл чин үннээрээ л явж зөвхөн нэг л эмэгтэйд чин сэтгэлээсээ туслая гэсэн хүсэл зорилгыг өөртөлж яваа гэдэг үзэгч та бүхэнтэй хэлхэн зүйтэй болов. Ингээд Монгол летмийн нэвтрүүлэгт өөрийн үзэл бодлоо харамгүй хуваалцаж хүсэлтээ илгээсээр байгаа үзэгч танд баярлалаа. ТВ-с телевиз Монгол летмийн нэвтрүүлэгт хандсан бүсгүйчүүд дотроос хүсэл мөрөөдөл нэвтрүүлэгт хандсан зорилго эмчилгээний дараах 100% үр дүн зэрэгээс хамаарч Монголдо үн төлбөргүй хагалгаанд орхуулсан Увс аймгийн оролцогч Мөнгөн Туяа, Улаанбаатар хотын оролцогч Баярмаа Жавхлан нартаа нийт үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргэе. Энэхүү ТВ-с телевиз нийгмийн үүргээ ухамсарлах зорилгоор эдгээр бүсгүйчүүдэд амьдралын урам зориг, итгэх итгэлээр дүүрэн амьдрахад нь туслах зорилгоор энэхүү аянг санаачлан өрнүүлсэн юм а. Цаашлаад бидний нэвтрүүлгийн сайн сайхны аян үргэлжлэх болно. ТВ-с телевизийн буянгаар тэгээд явж байсан хагалгаанд орлоо тэгээд За Мөнгөн Туяа маань одоо яг хаалганд орох гэж байгаа шүү дээ. Айр сөхөх хаалгаа урангуй аймаг дээр хүрэлцэн ирсэн байгаа. Сэтгэл ямар яг одоо хаалганд орох гэж байна те. Сэтгэл ямар гайшаа. Ямарч буруу байхгүй таньгаа зовоохгүй дурдаа үрэн дорой байхгүй сэтгэлээр унахгүй хэмэж буруу тахгүй. It might seem crazy what I'm about to say. Sunshine she's here, you can take a break. I'm a hot air balloon that could go to space. With the air like Гачта. Шууд хамга. Энэ 90-ийн үеэс ч хөөстэй дуурайд байдаг юм шиг тийм. Нийтдээ нэвтрүүлэлт оролцсон 4 эмэгтэй бол энэхүү нэвтрүүлгийнхаа бас үр дүнгийн мэдрээд за өөрийн гэсэн одоо мөрөөдлөө биелүүлэхээр явж байгаа. За энэний хоёр жишээ нөх юм бол манай Жавхлан Баярмаа хоёр манайгаа Мис засал амжилттай бидний төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
Сонсож байна тий? За одоо бол 3 хоногт бол нэлээ хавдар өгсөн гэсэн төлөвлөгөөтэй байд юм байна. Дуурс болгондоо ус аваад. Засах чадвараа гэсэн. Засах чадвар. 진짜 많이 하셔야 돼요. Иймнийг сайн хэлж заяа. 3 сарын хугацаанд үргэлжлэн явж байгаа ТВ-с телевизийн Монгол Летмийн нэвтрүүлгийн маань 1-ээс 8 ахуулаад энэхүү одоо дугааруудад маань ямар зүйлүүдийг үзэгч та бүхэндээ хүргэж байсан. За нэвтрүүлгийн маань зорилго чухам юунд оршиж байсан иргэн нэг сануулгах зорилгоор үзэгч та бүхэндээ 9 дахь дугаараа тоймлог хүргэлээ. Нэвтрүүлгийн маань хамгийн гол зорилго үр дүнгээд бүхэл зүйлүүдийг үзэгч та бүхэндээ дараагийнхаа Монгол Летмийн нэвтрүүлгийн хамгийн төгсгөлийн дугаар болох 10 дахь дугаараараа үзэгч та бүхэндээ хүргэх болно. Монгол Летмийн нэвтрүүлэгтээ үргэлж хамтдаа байж за өөрийнхөө үзлүүдийг харамгүй хуваалцдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Монгол Летмийн нэвтрүүлгийн тойм нэвтрүүлэг болох 9 дахь дугаараа үзэгч та бүхэндээ хүргэлээ.